Тэгэхээр 2016 оны үндсэн чиглэл 17-18 оны эдийн засгийн төсөөлөл маш чухал тоо төсөөллүүд, зорилтуудыг бид нар ярьж байна л да. Тэг уг нь бол яг энэ нийгмийн эдийн засгийг хөгжүүлэх энэ үндсэн чиглэлийг засгийн газар оруулж ирэхдээ улсын их хурлд тийм бодлогын сонголт хийх тэр боломжийг олгосон ийм л чиглэлүүдийг би оруулж ирэх хэрэгтэй гэж бодож байгаа. Яг А вариант нь юу юм? Б вариант нь юу юм? Эрсдэл нь яг юу вэ? Давуу тал нь бас юу вэ ингээд нэг юм бодиттой өнөөдрийн яг нөхцөл байдал дээр үүссэн бодиттой дүгнэлтүүдийг бид нэр нь хийж чадж гинөө чадахгүй байна уу гэдэг нь асуудал байгаа байхгүй юу? Анализ бид нэрээ бодиттой анализ хийж чадж байгаа юм уу? Зөв оншилж чадж байгаа юм уу? Биднэрт яг нэг ийм хүн хүч байна уу? Чадах байна уу? Одоо бид нар ч ганцхан нэг бат хүрэл гэж хүнээл 2016 оны үндсэн чиглэл энэ 2017-18 оны төсөөлөл бол нөгөө эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийг хямралаас гаргах төлөвлөгөө гэдэг нэг том төлөвлөгөө баталсан шүү дээ. Тэр төлөвлөгөөнд орсон арга хэмжээнүүдээс энэ үндсэн чиглэлд яг хэдэн орсон юм бэ? Засгийн газраас хэмнэлтийн горимж шилжинэ гэсэн баахан хөтөлбөрүүд баталсан. Төсвийн урсгал зардлыг ингэж хэмнэ. Үр ашигтай оновчтой ийм хөрөнгө оруулалтуудын бодлогуудыг явуулна гэсэн ийм их хурлын тогтоол байж байгаа. Тэгэхээр энэ тогтоолуудаас одоо энэ би хамгийн гол нь энэ 2016, 17, 18 бол эдийн засгийн хямралаас гарах тийм төлөвлөгөө ийм л үндсэн чиглэл байх болов уу гэж бодоод байгаа байхгүй юу. Гэтэл яг энэ эдийн засгийн үндсэн чиглэл дээр орж ирсэн энэ арга хэмжээ, төсөл арга хэмжээнүүд чинь харагдахад яг ийм харагдахгүй байгаад шүү дээ. Ийм бодиттой авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд чинь ерөөсө харагдахгүй байгаад шүү дээ. Одоо эдийн засгийн өсөлтийн хийж байгаа энэ өсөлтүүд, төсөөлж байгаа төсөөллүүд, инфляц, ажилгүйд тэг яаж мөнгөний бодлогоо хэрэгжүүлж байгаа Монгол банк нь энэ дээр оролцоогүй байхад Монгол банкыг оролцуулахгүйгээр засгийн газар нь дангаараа хилцээд улсын их хурлд өргөн барьчдаг юм бэ. Би энийг бол хариуцлахгүй явдал гэж бодож шүү дээ. Улс орны эдийн засгийг мөнгөний бодлогоор удирддаг, төсвийн бодлогоор удирддаг. Гэтэл мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх ёстой байгууллага нь өөрөө 16, 17, 18 оныхоо төсөөллийг дээр суугаагүй, нэгтгэхээгүй ийм үндсэн чиглэлийг улсын их хурлд өргөн барьж байгаа засгийн газар өөрөө хариуцлахгүй байна гэж би боддог байхгүй тийм ээ. Долларын ханшны асуудал байж. Одоо хүн бүхэн чинь одоо наашаа өнөөдөр телевиз хараа сууж байгаа шүү дээ. Нэг хөрөнгө оруулагч нар чинь одоо энэ долларын ханшаа ер нь энэ Монгол улс 2016, 17 онд яа төсөөлж байгаа ямар аргачлалаар хийж байгаа. 2015 оны төрөөс мөнгөний бодлогыг баримтлах бодлогын үндсэн чиглэл дээр бид нар энэ Монгол улсын төсвийн төсөл, Монгол улсын төсвийн нэг хүрээний нэгдсэн мэдээлэл, төсвийн төсөөллийг боловсруулахдаа ашигладаг гадаад байлуудын харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлалыг бий болгоо гэд улсын их хурлаас бид нар энэ тогтоол баталсан шүү дээ. Тэгэхээр энэ аргачлал бий болсон уу? Одоо энэ үндсэн чиглэлийг одоо хийж байгаа энэ төсөөллүүд чинь энэ цаашдаа одоо энэ төсвийн хөрөнгө оруулалтынхаа асуудлуудын бодлогуудыг яаж өөрчлөх юм? Өмч өвчлийн бодлого чинь хэр хэмжээнд явах юм? Хүний хөгжлийн сангийн санч одоо үргэлжлэх үү? Хүүхдийн мөнгө байх уу? Одонтой эхчүүдийн мөнгө байх уу? Нийгмийн халамжийн хөтөлбөрүүд чинь үргэлжлэх үү?